Баруун цумын хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл 4-р сарын 10-наас 16-ны хооронд бол хуралдлаа. За тус хуралдаанаар бол хоршоо хөгжүүлэх санд ирүүлсэн төслийг хилцсэн байгаа. За нийт хоршоо хөгжүүлэх санд бол 5 төсөл ирүүлсэн байгаа. За энэ төслүүд дээр бол 3 үе шатаагаар хуралдсан. За 1-р үе шатан дээр бол анх төсөл ирүүлсэн хоршоодын бичиг баримтан дээр ажилласан. Өөрөөр хэлэх юм бол тухайн төсөл маань сумын тэргүүлэх чиглэлд нийцэж гэнэ үү? За мөн хоршоо хөгжүүлэх сангийн журмын холбогдох шаардлагуудыг хангаж гэнэ үү гэдэг дээр бол бичиг баримтан дээр бол ажилласан байгаа. За ингээд бичиг баримтан дээр ажиллаж явах явцад бол бас тэргүүлэх чиглэлийн шаардлагыг хангасан ч гэсэн за мөн журмын зарим шаардлагыг хангаагүй 3 хоршоо бол бас хасагдсан байгаа. За ингээд ирүүлсэн хоршоодын нийт материалыг хараад үзэхлээр бол журмын зарим шаардлагыг хангаж байгаа боловч жишээлбэл төсөл хэрэгжүүлэгч газар байршил болон төслийн зориулалт маань хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэхгүй байх. За мөн Монгол анхны мэдээллийн санд зээлийн үр төлбөртэй хугацаа гатарсан зээлийн үр төлбөртэй байх зэрэг бас асуудлууд бол гарж ийн. Зарим төслийн хувьд бол бас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлэх гэсэн үндсэн журмын шаардлага байдаг. Шаардлагыг бол хангаагүй байсан. За тэгэхээр бол 1-р шатанд бол 3 төсөл маань хасагдсан байгаа. За 2-р шатанд бол 2 төсөл бол хилцэгдсэн. За газар дээр нь явж бол төсөл сонгон шалгах зөвлөлийн гишүүд үзэхэд бол бас 2 төслийн хувьд бол төсөл тавигдах бүрэн шаардлагуудыг бол хангасан. Урьдчилан нөхцөл байдлуудыг бас бэлтгэсэн. Сүүний чиглэлийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа фермерийн хувьд бол бас газраа авсан, за мөн хашаага татсан зэрэг ийм бас суур нөхцлүүдээ бол бас бүрдүүлсэн байсан. За ингээд 2-р шатнаас 3-р шат руу мөн адил нөгөө 2 төсөл маань шалгараа орсон. За ингээд 3-р шатанд төсөл хүссэн хоршоолагчд маань өөрийн биеэр ирж төслөө миний төсөл бол ийм үр ашигтай Сүхбаатар аймаг Баруур цуманд бол үйлдвэр үйлчлэгийг ингэж өргөжүүлнэ, ажлын байрны тоог нэмэгдүүлнэ гэсэн төслөө бол өөрийн биеэр хамгаалсан байгаа. За ингээд хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс бол 2 төсөлд бол нийт 80 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор сумын засаг даргад уламжилсан. За тухайн 2 төслийн хувьд бол 1-р нь бол бас бомб шаглаа гэдэг оёлын үйлдвэрийн төсөл маань бол бас яг орон нутагт хэрэгцээтэй нийт ахуй үйлчлэгээний чиглэлээр тэр дундаа бас оёлын үйлдвэрээ өрсөлдөх чиглэлээр байсан учраас бол дэмжигдсэн. За 2-дугаарт нь бол найрамдлын жигүүрт хөлгүүд хоршооны хувьд бол бас сүүний чиглэлийн фермерийн аж ахуй эрхлэх ийм зорилготойгоор бол бас төслөө бичсэн байсан. За тэгээ энэ хоёр маань төсөл маань дэмжигдэж нийт 80 сая төгрөгийн санхүүжилтийг сумын засаг дарга бол дэмжин засаг даргын захирамжаар бас санхүүжилтийг бол олгоод байна. За цаашид хоршоо хөгжүүлэх сан маань бол санхүүжилтийн их усүрүүд бол байгаа. Бид бүхэн бас тэргүүлэх чиглэлдээ нийцсэн холбогдох журамд нийцсэн хоршоодын төслийг бол сонгон шалгаруулахд бол бэлэн байна. За зөвхөн хоршоодын хувьд бол товлсон хугацаанд шаардагдах баримт материалуудыг холбогдох журам болон иргэдийн хурлын тогтоолоор тогтоогдсон тэргүүлэх чиглэлд нийцүүлэн материалаа ирүүлэх ийм бас хэрэгцээ шаардлага бол байна гэдгийг бол бас онцолж хэлье. Манайха хоршоо хөгжүүлэх сангад ноднон 24 онд төсөл бичиж өгöd төслийн шаардлага хангаагүй энэ жил ахад сайжруулаад шинжилээд орж ирсэн байгаа. Энэ төслийг авснаар манайха тоног төхөөрөмж болон эргэлтийн өрөнгө сайжирч цаашдаа үйл ажиллагаа улам өргөжөөд ажлын байр нэмэгдэх боломж болцоотой байгаа. Манайх бол оёдол үндэсний хувьдас үндэсний дээл хувьц болон биеийн тамирын хувьдас ажлын хувьц ер нь цаашлаад одоо массаар ажлын хувьц авах гэрийн бүрээс морины нэмнэ ер нь бүх чиглэлээр л үйл ажиллагаа ойж шидэх ямар л үйл ажиллагаа байна тэр чиглэл ой бүрлүүл ер нь хувираад явна гэсэн төлөвлөгөөтэй байна.